гэрийнхаа ойрхон гэрийнхаа уртлагын дэлгүүрээс авчдаг баггүй юу? Ногоонуудаа 2 хоног юм уу 3 хоногийнхыгаар нь авчдаг. Тэгэхгүй болохоор тэрнээс их авахлаар яг муудчихдээ. Тэгээд маха болохоор арай жоохон хол газраас эсвэл бол захиалгаар шууган гар ирдэг газраар авчдаг байхгүй. Тэсэн чинь захиалгаар авдаг газар маань бүтнээр нь эсвэл бол таллаж ингээд тийм манай жижиг өрг чинь тийм их багтахгүй. Тийм болохоор явж зүгээр хилийн махахаар гэрээс арай жоохон хол зайтай дэлгүүр орох гэж байна. За, татцэг багаарэ. За тэгээ энэ дэлгүүр нь манай гэрээс хамгийн ойрхон тэгээд нэлээд том дэлгүүр байгаа. Тэгээд дотор нь болол брендийн дэлгүүрүүд зөндөө байгаа. Том брендийн дэлгүүрүүд зөндөө байгаа. Тэгээд энэ орж ирсэн газар маань Zara харагдчихээн. Тэгээд дэлгүүр дотор бичлэг хийхлээр жоохон бас хэцүү байсан. Хүмүүсийн царайг бас хамаагүй бичиж болохгүй. Эсвэл тэгээд явагдсан. Хэсгэн бицэн. Энэ бүр яг миний юмэр сонирхолтой стил вэ. Магац. Мастер каркетса. Нэг гоё таалагдлаа. Би өөрөө нэг ийм хүмүүрэнд дуртай болохоор юм гоё санагдчихээн. За дараагийн. За тэгээ энэчнээс гоё гоо сайхны юмнууд авсан. Тэгээ би кремээ сонгож авахлаараа ерөөсөө арьсандаа тааруулж авч чаддаггүй. Яагаад тэгэхээр нүүрэндээ бүтэн төрхөж үзэхгүйгээр хэсэг газар төрхөж үзээд эсвэл гарынхаа ардаа төрхөж үзээд аваад гэртээ ирээд нүүрэндээ бүтэн төрхөж үзэхлээр ерөөсөө миний арьсанд таардаг байхгүй өнгө нь хувраад. Тэгээ тийм айгүй олон кремтэй болчихсон болохоор энэ удаад яг гоё нүүрэндээ бүтэн төрхөж үзэж байгаад арьсандаа таарсан кремийг олж авахар шийдээд нэлээ олон кремийг төрхөж үзэж байгаад яг арьсандаа таарсныг нь олж авсан байгаа. Тэгээ одоо гоё яг нүрээ байнга бодноо. Ямар ч гэсэн өөртөө тааруулаад гоо сайхны бүтээгдэхүүн авлаа. Хүний царай оруулчих болохоор. За ийм сэнд юм байна. За ингээ хүүхдийн тасаг нь харагдчихээн. Хөөрхөн юмнууд зөндөө илээ. Юу энэ Япон хувцсыг хараад тэ бөө хитүү юм аа нэр. Удахгүй нэрээ Монголд 6 сарын 1-ний хөрсийн баяр болно. Тэгээ 6 сарын 1-нд найзуудаараа уулзгаар болсон болохоор хоёр найзынхаа хоёр бяцхан залууд
бицхан билег бас бэлдсэн байгаа. Японд бол 6 сарын 1-ний хүүхдийн баяр биш л дээ. Ямар нэг юм болохгүй л дээ. Уур гоцтой. Тэгээд Японд нөгөө нэг хувцас солих өрөөнд орж хувцас солихтаа заад гутлаа тавилж урдээ. Яг тэр гуталтай явах тэмдэглэнээс наашаага бол хөл нэцгэн байх ёстой. За тэгээд энэ аяга хөөрхөн яг нөгөө Япон хүмүүс нүүрдэг цүнхнүүд юм байна. Японы гёза авсан. Энэ нь болохоор монголоор бол банш. Тэгээ заримдаа хоолыг яцлахуулсан үед бол газ шараал гэдэг аяга амар ээ. Тэгээ энэ дэлгүүр дотор Косткогийн бас жижигхэн салбар идэг болохоор бас аяга амар. За энэ Б1 давхарт нь болохоор хүнсний дэлгүүр нэдэг аяга том. Тэгээд ногоо жимсэн арай жоохон хямдхан, дээр нь бас нэлийн өргөн сонголттой байдаг. Тэгээ би яг нөгөө дээгүүр хувцаар тэнж байгаад яг хаах төхөөд ирсэн болохоор жимс ногоонууд нь нэлийн дуусчихсан юм лээ. Энэ дэлгүүрээсээ загас гахаам ах авсан. Тэгээ энэ бас татсан ах бас байдаг болохоор яг амар. Заримдаа нөгөө бууз хийгээ тавьчихлаар ядарсан үед жигнийлж гэдэг айгу амар идэг. За яа энэ станерээ нөгөө могоо загснаар гэж амар би харахлаа. Сонь айгаад идэв. Уул нь бол хүний биед айгу сайн гэлтгсэн дээ би ерөөсө харахлаар л идэж чадахгүй юм билээ. Нэг амт нь яг ямар эдийн стон битгэхгүй. Тийм амтлсан гахаам махнууд нь байна. Японы нөгөө супермаркетуудад бол Японы бэлэн хоолнууд нь айгүй их. Одоо ингээд энэ бэлтцээ болоод пэйжийн талаагаар хитэн зөндөө болно сонголттой. За тэгээд худалдаа авалтаа эхлээд кассан дээр хүнээрээ бичүүлчихэд дараад нь автомат машинд мөнгө төлдөг байгаа. За тэгээд нөгөө дэлгүүрээсээ гараад дахиад өөр нэг дэлгүүрт ирсэн. Энд чинээс болохоор үхрийн мах авах гэж ирсэн. Тэгээ энэ дэлгүүр нь болохоор Гёмон гээд Японд бас нэлийн хямд дэлгүүртээ ордог дэлгүүр байгаа. Тэнцээс нь улаан уттай махыг үхрийн махыг авах гэж ирсэн. Энэ нь болохоор яг Монгол махны амттай айгу төстэй амттай. Бараг л ижлэх юм дээ. Тэгээд хамгийн гол нь шүл айгу сайн гардаг болохоор шүлтэй хоол хийж идэхэд айгу гоё байдаг. Тэгээд энийг авсан байгаа. За тэгээд дэлгүүр хийч дуусаад тэгээд орой 6 цагаас KFC-д хөөр хүүхдтэй болцохоор болохоор оройныхоо хоолыг KFC-д идсэн байгаа. За тэгээд энэ хүртэл үзсэн та нартаа баярлалаа. Зүгээр л хий баяртай.